Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар барилгын салбарын бизнес эрхлэгчийн байр суурийг сонслоо. Барилгын салбарт бизнес эрхлэхэд төрөөс ямар нэг дэмжлэг байдаггүй, мөн татвар асуудал болдог гэлээ. Түүнчлэн Estimator Cloud компанийн хувьд үйл ажиллагаанд Agent AI-ыг нэвтрүүлж цөөн хүчээр өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаа онцоллоо. За мөн цаашлаа салбартаа хэмэл оюуныг нэвтрүүлэхэд анхаарч байдгаа хэллээ. Манайх 2014 оноос хойш барилгын салбарт төсвийн Estimator Man програм, PMS Man буюу барилгын төслийн менежментийн програмыг яг хөгжүүлээд яг энэ дээр бол яг голчлон анхаарал хөгжүүлэлтэд явдаг. Манай компанийн хувьд бол ерөөсөө барилгын 2 инженер технологи хөгжүүлэлтэн дээр ерөөсөө 2 IT ажилладаг. За ягаад ийм цөөхөн хүн ажилладаг гэхэлэр бид нэр сүүлийн үед тренд бол одоо технологийн компани дээр ялангуяа хамгийн дөрөвс нэвтэрж Cloud AI одоо ChatGPT гэх мэтчлэн ерөнхийдөө яг програмчлал код бичих ажил дээр бид нэр яг Agent AI-г бол өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлээд сургаад одоо програм код бичих скиллүүдийг нь хөгжүүлээд маш цөөхөн хүн хүчээр маш өндөр бүтээмжтэй ажиллаад явж байгаа. Манай компанийн хувьд бол цаашдаа бол яг хэмэл оюун ухааны технологиг барилгын салбарынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх цаашлаад бол төрийн болон одоо төрийн захиалгаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр big data-г хөгжүүлэх энэ дээр хэмэл оюуныг бас ашиглах чиглэлээр хамгийн их одоо төрүүлээд нутагшуулаад явж байна. За нэгдүгürt л одоо бүх одоо стартап компаниуд ярьж байна. Төрөөс бол ямар ч дэмжлэг байхгүй. Бид нар бол яг цэвэр манай бүтээгдэхүүн одоо үйлчлэгээ дэмждэг хувь инженерүүд, компаниуд одоо хөрөнгө оруулж байгаа одоо хувь компаниуд төслүүдийн хүчээр л одоо явж байгаа. За энэ дээр бол яг одоо хамгийн гол зүйл одоо татварын орчин чухал байна. Дээрээс нь одоо татварын орчин болон нийгмийн даатгалж гэдэг юм уу яг ийм эрх зүйн орчны бол асуудлууд айгүй их чухал байна. Тэгээд ямар нэг үйл ажиллагаанд бол төр бол одоо ингээд дэмжлэг үзүүлж чаддгүй маа гэхэд бол бас зарим нэг зүйл дээр бол хатуугаа хэлэхэд бол ямар нэгэн одоо шин дүрм журм гаргаад бити бас одоо яг стартап компаниудтайгаа төр өөрөө давхар өрсөлдөд бити төвөгч хэрэгэл учруулаач гэдэг хүсэлт бол байна. Яагаад гэвэл бид нар нэг юм систем хөгжүүлээд яваад ирэхээр төрийн өмчийн байгууллага ч юм уу одоо аль нэг яамны одоо харьяа агентлаг хөгжлийн төвөнд давхар яг тэрийг төрийн өмчийн хөрөнгөөр татвар төлөгчдийн хөрөнгөөр давхар хөгжүүлээд ирдэг. За энэ бол одоо нэг талдаа инээдэмтэй юм шиг нөгөө талаас одоо ерөнхий сайд нь одоо энэ засгийн газар нь төрийн өмчийг одоо төрийн оролцоог багасгах нь цомхон болгоно гэж ярьдаг ч гэсэн яг бодит байдал дээрээ төрийн өмчийн компаниуд нь одоо хувийн хэвшил бизнесүүдтэйгээ өрсөлдөд яг ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэндээ татвар төлөгчдийн мөнгийг бол ашиглаад явж байна. Энэ дээр бол одоо миний хувьд бол эсрэг одоо байр суурьтай байдаг. Текст, зураг, видео үүсгэдэг AI-с хид хідэн алхам урагшилсан технологи болж байна гэдгийг салбарын мэргэжлүүд онцолж байна. Энэ бизнесийн процессын автоматжуулалтанд шинэ боломж нэг цаг хэмнэх, цомхон багаар томоохон төслүүдийг асар богино хугацаанд гүйцэтгэх боломжийг олгож байна.